За, хуулийн төсөлтэй холбоотой 3 асуулт байна. Нэгдүгээрт нь болохоор энэ хуулийн 6 дээр 6-г одоо хүчингүй болгоно гэсэн залт байгаа. 6 дугаар зүйлийг одоо мөрдөгдөж байгаа ерөнхий үнэлгээ хийх төслийн ангиллыг бүхэлд нь хүчингүй болгоно гэдэг. Тэгэхээр 7-гийн 8 дээр 8-9 дээр энэ зэрэглэл тогтоох энэ үнэлгээ хийх аргачлалыг засгийн гишүүн батална гэдэг. Тэгэхээр энэ хооронд энэ хуулиараа хүчингүй болгоцсон байдаг. Тэгэд ийм хурдан бас энэ журам аргачлал маань гарч чадах болоо. Одоо зөвшөөрлийн тухай хууль дээр бас ингээ хараад үзэхэд 2-3 жил болж байхад аргачлал нь гараагүй жишээлбэл одоо сая энэ 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар жишээлбэл гарч явах жишээтэй. Тэгэхээр ийм асуудал үүсээд дунд нь бас шийдэл гарах тийм юм байх үедээ энэ талаар бас нэг хариулт өгөөч. Энийг яаж шийдэх гэж байгаа юм. Хоёрдугаар асуулт нь болохоор энд юу гэж заасан байгаа. Ерөнхий шинжээч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах ерөнхий шинжээч нь тэр 3 шаардлага тавьсан байгаа. Нэг нь болохоор мэргэжлийн чадвартай тэг ажлын туршлагатай гэдэг. Дээр нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан гэдэг. Тэгэхээр яг энэ заалт маань өөрөө 8-аас доошгүй жил ажилласан ер нь бол нийт хэдэн хүн байдгийг энэ талаар хийсэн судалгаа гоё. Бас цөөн хэдэн хүн болоод энэ одоо үйл ажиллагааг бас хязгаарлах энэ 8-аас дээш жил туршлагатай цөөн хэдэн хүн илүү давмгай энэ өрсөлдөөнийг хязгаарлах болцоо боломж бий болчих юм шиг үсттэй гэсэн болгоомжлолын үүднээс асууж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Энэ 8-аас дээш доошгүй жил ажилласан яг энэ ерөнхий шинжээчийн шаардлага хангах ер нь хэдэн хүн байдгийг. 3 дугаарт нь болохоор төслийн нөлөөлөл өртөх төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд одоо энэ төсөл хэрэгжүүлэгч байгууллага үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллаганд танилцуулж санал авах ажлыг зохион байгуулна гэж байна. Тэр уул нь энэ маш чухал заалт оруулж ирсэн. Энийгээ жоохон процессын тодорхой болгоод өгчвөл зүгээр юм уу гэж санагдаад байна. Өөрөөр хэлбэл яг ямар хугацаанд өгөхийн жишээлбэл ингээд санал авах хугацаанд гэж байхад өнгөрцөө хонь ч юм уу ингээд тасралтгүй саналууд гараад идэг. Тэгээд тэр нь одоо шил хэрвээ тодорхой хугацаанд саналуудаа ингээд хилцүүлгээ хийгээд саналуудаа аваад авчвал залруулах болцоо боломжууд бас аж ахуйн нэгжүүд гарна шүү дээ тий. Тэгэхээр энэ болцоо боломжийг хангахгүй ингээд тасралтгүй санал гараад гомдоод ч юм уу бас иймэрхүү асуудлууд гараад байвал энэ нь өөрөө ингээд энэ одоо заалтын ач холбогдол бас судрах ийм магадaltaй учраас энийг илүү процессжуулах боломж ч юм уу ажлын хэсэг дээр ярьсан зүйл байгаа юу гэсэн ийм 3 асуулт байна. Баярлалаа. За ажлын хэсэг 4-р микрофон. Инх түшин гишүүний асуултанд хариулъя. Журмын хувьд бол байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, байгаль орчны нөлөөлийн наривчлсан үнэлгээгээр батлагдсан менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, хянах, тайлагнах, журам аргачлалыг бол бид боловсруулчихсан байгаа хуулийн төсөлтөйгөө хамт. Тэгэхээр одоо хууль батлагдмагц засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэх ажил байгаа. За ангилал зэрэглэлийг тогтоох хувьд түрүүн хэлчихсэн. Одоо дээш доош гүйх боломжгүй байгаа. Ерөнхий шинжээч тавьж байгаа шаардлага бол бас амьдрал дээрээс гарч ирсэн шаардлага байгаа. Түрүүн хэлсэнчлэн 3 ангиллаар 11-ээс 15 хүнтэй зөвлөлүүд байгаа. Мэргэжлийн зөвлөлүүд байгаа. Энэ зөвлөлд маань дандаа төрийн албан агчид байгаа. Олон жил ажилласан мэдлэг туршлагатай удирдах албан тушаалтнууд байдаг. Энэ мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг удирдлага чиглэлээр хангаж зохион байгуулж ажиллахын тулд эрхэлсэн түвшинлийн хэмжээний буюу газрын даргын хэмжээний хүн байж энэ мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг хэвэн явуулах юм байна гэж үзсэн. Өмнө нь бас туршлага бидэнд бас байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг удирдлага чиглэлээр хангахын тулд газрын даргын түвшний хүн гэх. Тэгэхээр манай яамд одоогоор бол 7 газартай 7 газрын дарга байна. Мөн түүнчлэн яам доктор суурьшилтай ажиллаж байгаа 26 хүн байна. 8-аас дээш жил ажилласан. За ажлын хэсгээс болдын гишүүн нэмж хариулъя. За 3 дугаар асуултанд хариулъя. Нөлөөлөлд өртөх иргэдэд мөн нутгийн засаг захиргааны байгууллагуудад мэдээлэл өгөхөд одоо процессын асуудал буюу 15 дугаар заалтыг та хүндэж байна. За энийг бол ажлын хэсэг дээр найруулад нэлээд тодорхой болгож оруулж ирсэн заалт байгаа юм. За одоо ер нь бол энэ нөлөөллийн тайлан үнэлгээ тайлангууд хийгдээд яг газар дээр юу болж байна гэхээр мэргэжлийн байгууллагууд нь хойшоо сууж байгаа.
шууд захиалагчийг нь яг тэр нөлөөлөлд өртөж байгаа иргэдтэйгээ шууд тулгаад тэр тайланд бичигдсэн байгаа ургамлыг, тэр тайланд бичсэн байгаа усыг, тэр тайланд бичсэн байгаа ой модыг захиалагч хариулах боломжгүй шүү дээ. Нэлээд нарийн тийм зүйлүүдийг ярих асуувал яах вэ? Тэгэхээр энэ 15 дугаар зохицуулт дээр заалтан дээр болохоор нөлөөллийн бүсийн иргэдэд очиж нөлөөлж тэнд амьдарч байгаа иргэдийн 70% нь хурж ажиллахдаа өөрсдөө яваа. Тэгээд захиалагчтайгаа хамт яваа. Очоод тайлбарлаа гэсэн юм. Яг нарийн процесс нь бол журмаар л орж ирэх хэрэг. За дасцэрэнгийн төвшин гишүүн тодруулж асууя. Тэр бэлэн болсон журмын хаваалцж болох уу? Тэрийг гэж нэгдүгээр, хоёрдугаар асуултан дээр болохоор ер нь бол 8-аас дээш доошгүй жил ажилласан энэ шаардлага хангаж байгаа 26 хүн байгаа гэж ойлголоо. Тэгэхээр энэ 26 хүн бол хангалттай ачааллаа хуваалцаад явчихна гэж ойлголоо. Зөв. Гурав дахь асуултан дээр болохоор гол нь би нөгөө нэг санал авах энэ хугацаа гэдгийг яг журмаар гэхээс илүү хуулийн дээр заагаад өгчвөл ямар хугацаанд одоо хангалттай энэ хилцүүлэг танилцуулах юм хийгээд тэгээд тэнд одоо шийдэл засаж залруулах орон нутгийн иргэдийн одоо тэр байгаль орчинтой холбоотой асуудлууд дээр нь энэ засаж залруулах болцоо боломжийг олгоод тэгээд арга хэмжээ аваад явбал гэсэн санаагаар тодорхой оруулчуул гэж ийм санаа байна. Тэгэхгүй болохоор ийм сунжилтсан гэд хизээч хамаагүй ингээд санал гаргаж болдог. Энэ болсон болоогүй тэгэл эсэргүүцэл гаргадаг, эсэргүүцдэг иймэрхүү асуудал. За ажлын хэсэг 4-р микрофон хариулъя. Журмын төслийг танд өнөөдөр бичгээр хүргүүлье. За санал авах тэр хугацаан дээр бол ерөнхий үнэлгээг хийлгэх зөвшөөрлийн албан тоод байдаг байхгүй. Орон нутгаас явуулдаг. Энэ маань ерөнхий үнэлгээ хийлгэхийг зөвшөөрж байна гэдээ орон нутгийн засаг даргын албан бичиг байдаг. Энийг ажлын 15 хоног болгож 10 хоногийг 15 хоног түрүү хэлсэн болгож сунгасан байгаа. За тэгээд энэ зөвшөөрөл албан тоот ирээгүй тохиолдолд одоо зөвшөөрсөн тооцоод одоо үнэлгээгээ хийнэ л гэж байгаа. Ерөнхий үнэлгээгээ л хийнэ гэж байгаа. Дараа нь бол наривчсан үнэлгээний асуудал бол тусдаа асуудал байна. За зочин танилцуулъя. Нийслэлийн ерөнхий боловсролын англи хэлний King's Kids сургуулийн 9 ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүгдийнхээ сурлагад нь өндөр амжилт, амьдралд нас жаргал, эрүүл их сайн сайхан бүхнийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрөөё. Онцлороо даав ээжийнхээ үгэн цаарж агараа. За Лувсан Бямбагийн мөнх